За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр хичээлээр би та бүхэнд Word програм дээр ашиглах хэлбэр аргуудыг орох болно. Энэ Word програм дээр ашиглах энэ эдгээр хэлбэр аргуудыг бол та бүхэнд цуврал байдлаар хүргэх болно. Тэгэхээр та бүхэн минь анхааралтай үзээд өөрийнхөө ажил болон за компьютер ашиглах мэдлэг ур чадвартай хэрэглэнэ гэдэгт итгэлтэй байна. Ингээ бүгдээрээ Word програмаа нэ. За start this Word. За Word програмыг бол бүх хүмүүс ашиглаж байгаа учраас энийг та бүхэнд хэрэгцээтэй байх болов уу гэдэг үүднээс энэ цуврал видеог хүрэхээр шийдсэн байгаа. Тэгэхээр бүгдээрээ хичээлд орё. За өнөөдрийн тухайд гэх юм бол миний хувьд 5 трик гэж нэрлэдэг байгаа. Word trick буюу Word ашиглах арга. За мөн дээрэс нь зөвлөгөө маягийн юм зүйлсийг өгнө. За үүн дээр юу үзэх вэ гэхээр line spacing буюу мөр хоорондын зайг гараас keyboard-ноос хэрхэн тохируулах. За read aloud буюу англи текстийг автоматар шууд серверээс нь дуу оруулаад шууд уншаад явдаг. Энийг одоо хэрхэн хийхийг. За quick line буюу за шууд Word дээр автоматар зурааснуудыг текстийн доогуур зурагдах зурааснуудыг эсвэл дунд нь одоо таславч хийж өгч юм уу те. Иймэрхүү байдлаар ялгаж өгөх юм зураас лайнуудыг хэрхэн автоматар keyboard-наас оруулах уу? За search хэсгээр мэдээллийг програм дотроос нь буюу Word програм дотроос нь хайх. За vertical select буюу за босоо хэлбэрээр шууд Word-ийн текст дээр идэвхжүүлэх эдгээр аргуудыг заах болно. Ингээ хичээлд орцгоо бүгдээрээ. За Word програмаа нэгээд шинэ хоосон цаас үүсгэжээ. За энэ дээр бол миний хувьд гэх юм бол текст байхгүй байгаа учраас хоосон текстийг дүүргэх зорилгоор филлер ашиглана. Lorem тэнцүү гэж байгаа Lorem гэж байгаа хаалт нэгээд за нэг 15 гэдэг ч юм уу те. За 15 ийм тусдаа мөр текстийг шууд автоматар энэ өгч байна. За энийг бас та бүхэн энд ашиглаж үзвэл бас зүгээр. Энэ Lorem-ийн филлерүүдийг бол ихэнх програмууд дээр бас давхар ашиглаад явах боломжтой байдаг байгаа. За тэгээд эхнийхээ line spacing хийж үзье. За яг идэвхжүүлээд одоо өөрөөр хэлбэл line spacing гэдэг маань эндээс хэлдэг те. Энэ мөр хоорондын зайг тохируулах. За энийг хийхин тулд идэвхжүүлээд keyboard-н дээрс control товч дарж агаад за энэ дээр бол keyboard-ны калькулятор буюу одоо яг нэг баруун талд нь байдаг энэ намбартай тоотой хэсгийг ашиглахгүй keyboard-ны яг текстүүдийн дээгүүр байрладаг тоотой товчлууруудыг ашиглах байгаа. За тэгэхээр контрол дарж агаад нэгийн тоо дарах юм бол line spacing нь бол 1 болсон байна. За контрол дарж агаад 5-ын тоо дарах юм бол line spacing нь 1.5 болсон байна. За контрол дарж агаад 2-ын тоо дарах юм бол line spacing нь мөр хоорондын зай нь 2.0 болсон байх жишээний. За иймэрхүү байдлаар энэ тохиргоог хийн. За бүгдээрээ буцаагаад 1 болгочихъя. За мөн контрол дарж агаад тэнцүү тэмдэг дарах юм бол шууд энэ дээр сонгогддог тийм ээ. X доогуур ингээд доороо юм жижигхэн одоо тэмдэглэгээ хийхэд зориулж үнийг ашиглаж болно. За математикийн их хүчлээ ашиглана гэсэн үг. За жишээ нь x квадрат гэж бичих тулд 2-ын дарж агаад Ctrl Shift нэмэх товчлуур дарах юм бол шууд x квадрат энэ идэвхжүүлсэн хэсэг маань x квадрат болж байна. За буцааж жагаад Ctrl тэнцүү дарчих юм бол доотлолтой гараад ирж байна те. За иймэрхүү байдлаар бид нар бол keyboard-наас бол line spacing-ийг ашиглаж болох нэ. За тэгэхээр та бүхэн маань ингээд текст оруулж байгаа бас тушаад үзээрэй. Ctrl 1 2 эсвэл бол 5 ч гэдэг юм уу тийм ээ. За эсвэл бол дээрээ одоо бид нар нөгөө нэг одоо текст хооронд ингээд энэ дээрээ ингээд дээдлийн текстнээс зай авах шаардлага гардаг. Энийг бол keyboard-н дээрс Ctrl тгийг дарж агаад хийхэд бол дээрээ бол энэ дээрээ бол автоматар энэ зай авдаг байж байгаа. За иймэрхүү байдлаар эдгээр line spacing-уудыг тушаад үзээрэй. За дараагийн заах трик маань бол read aloud гэдэг англи текстийг автоматар дуу оруулна. За монголоор бичсэн текстийг бол дуу оруулах боломжгүй. Гэхдээ англи хэлний багш нарын хувьд гэх юм бол
харилцан яриануудыг энэ дээр биччихэнгүүтээ одоо хүүхдүүдтэй энэ дээрээс бол read aloud-ыг ашиглаж болно. За тэгэхээр read aloud-ыг хаанаас гаргаж ирэх вэ гэхээр review зэс рүү ороод за гэхдээ энэ Word-ийн хувилбар маань өөрөө бол 2019 байгаа гэдгийг анхаараарай. 2019. За энэ дээрээс бол read aloud гэдэг review зэс рүү ороод read Lorem ipsum do lower sit am. За шууд уншаад эхэлж байна те. Идэвхжүүлж агаад Lorem ipsum do lower sit amit, consectitur adipissing illit. Me port titer congui massa. Fus poswara, Magnus. За энэ дээрээс settings руу н ороод reading speed-ийг тохируулж болно. За хурдан уншуулж болно те. За хүний сонгож болно, эмхтэйгээр уншуулж болно жишээ нь. Lorem ipsum do lower sit amit, consectitur adipissing illit. Арай хурдан болчихлоо те. За нэг жоохон басгаа те. За нэг иймэрхүү. За эмхтэй. Lorem ipsum do lower sit amit, consectitur adipissing illit. Me port titer congui massa. Fus poswara, Magnus sed pulviner ultrices. За жишээ нь энд hi get hi good morning гэдэг бичээ. Good morning. За ингэж чиж байгаа нэг Hi, good morning. тийм ингээд хүүхдүүдтэй бол одоо иймэрхүү байдлаар энэ хичээлүүдэд хүрэх боломжтой. За тэгээд энэ дээрээс бол 3 сонголт байгаа. Hi, good morning. Хүний сонгодог. За жишээ нь Microsoft Mark байж, Microsoft David-ийн хоолойг сонгож Hi, good morning. Тийм. Ингээ хооронд нь харилцан яриануудыг англи хэлээр багснаар бол энэ read aloud-ыг ашиглаад хийх боломжтой байгаа. За тэгээд энэ мэн мэдээж зөв дуудлага энэ төр гэдэг зөндөө олон давуу талуудтай тийм ээ. За дараагийн зүйл маань болохоор quick lines хэлбэр аргаар зураас оруулах гэж байгаа. За тэгэхээр хэлбэр аргаар хэрхэн зураас оруулах вэ? За жишээ нь энэ текстний доор бид нар шууд хөндлөн ийм энэ дагуудаа ингээ хөндлөн зураас оруулъя гэж бодоход dash буюу 3 дундуур зураас дараад enter дарчин. Тэнгүүд энэний доор шууд хөндлөн зураас гараад ирж байна. За мөн доогуур зураас те lines доогуур зураас дараад янгуутаа энэ маань бол bold болоод гараад ирж байна. Саяны зураас маань за энийг арай өөр газар арай өөр текстэн дээр хийж үзье. За энэний доор нь хийж үзье тийм ээ. Доогуур зураас 3 удаа доогуур зураас оруулаад enter товчлуур дарна. За тэгэхээр ийм зураас гарч ирж байна. За энэний доор нь бүгдээрээ 3 удаа odd тэмдгийг тавиад enter дарангууд тасархай зураас гарч байна. За энэний доор нь 3 удаа чагт тэмдэглэгийг гаргаад дарангууд за хоёр талдаа зураастай ийм зураас гарч байна. За энэний доор нь 3 удаа тэнцүү тэмдэг тавина. Тэнцүү тэмдэг тавиад enter дарангууд хоёр давхар зураас гарч байна. За энэний доор нь болохоор хэдүүлээ нэг юм долгионтой тэмдэг байдаг шүү дээ тийм. Энэ долгионтой тэмдгийг 3-ыг оруулаад дарангууд ингээд ийм долгион шиг усны долгион шиг дүрс гарч байна. За энийг бүгдээрээ сураад авах хэрэгтэй. За дараагийн зүйл маань болохоор search хэсгийг ашиглах байгаа. За энэ болохоор мэдээллийг програм дотроос авах. За Word програм дээр бид нар бол ихэвчлэн эндээс мэдээлэл цуглуулаад оруулаад юм хийж явахдаа ингээд бичээлтэй жишээ нь юу гэдэг Монголын түүх гэл Монголын түүхийн талаар юм хайгаал интернет рүү ороод ингээд хайдаг. Ингэсэн тохиолдолд заавал бид нар интернет рүү ороод авах шаардлага байхгүй. Браузер руугаа хандах шаардлага байхгүй. Програм дотроос reference хэсэг рүү ороод search гэсэн хэсэг байж байгаа. За энэ дээр бид нар шууд Монголын түүх гэдэг үгээ биччихнэ. За тэгээд search хийчихнэ. Enter дараад хайнгууд за Монголын түүхийн мэдээллүүд нь гараад ирэх нь тий. За монголчууд гээл ингээд бичсэн энэ мэдээллүүд нь. За тэгээ бид нар энэ рүүгээ ороод эсвэл бол эдгээр линкүүдийн холбоод хүчиж болно. За жишээ нь энэ монголчууд гэдэг энэ мэдээлэл рүү оръё. Монголын түүх гэдэг. За тэгэнгүүт энэ дээр яаж чинь Монголын түүхийн Википедиа дээр байршуулсан мэдээлэл нь гараад ирж байна. За энийгээ бид нар шууд уншаад эндээс нь текстийг аваад хэрэглэх боломжтой. Эсвэл энэ дээрээс нь шууд яах нь insert link гэдгийг холбоод өгчих боломжтой. Тухайн текст дээр
insert link. За гих мэтлээ. Иймэрхүү байдлаар оруулах боломжтой. За мөн дээрэс нь 2020 буюу одоо яг үнэтэй зарагдах хөлбөр дээр нь бол search гэдгийн хажууд research гэдэг хэсэг байгаа. Тэн дээрээс бол бүр бид нар шууд энэ доторх текстийн бүтнээр нь үзээд тэрийгээ шууд ийшээгээ хуулж авах мах. Тиймэрхүү боломж бас нэмэгдсэн байлаа шүү. Энийг дуулгая. За тэгээ та бүхэн маань бол энийг хэлбэр аргаар нэг Google руугаа ороод эсвэл бол ямар нэгэн браузер руу ороод тэн дээр хайгаал ингээл бөө ажиллуулад авахгүй. Энэ дээрээс шууд хайгаад орох болно, олж болно. За more гэдэг хэсэг дээрээс бол web гэх юм бол зөвхөн текст, веб мэдээллүүд нь бүгд гарч ирнэ. За pictures гэх юм бол зөвхөн зураг мэдээллүүд нь тэгээ эдгээр зургаа шууд энэ дээр ингээд оруулаад ашиглах ийм боломжтой байдаг байгаа. За тэгэхээр Word програмыг ашиглах энэ аргыг бас сураад аваарай. За дараагийн зүйл нь болохоор vertical select гэдэг босон хэлбэрээр нь идэвхжүүлэх. За ихэвчлэн бид нар Word дээр бол ингээд текстийг ингээд нийтэд нь ингэж идэвхжүүлдэг байгаа. Гэтэл зөвхөн энэ уртлын одоо энэ мөрнөөс энэ хооронд идэвхжүүлэх гэж бодох юм бол бид нар keyboard-ын дээрээс alt товчлуур дарж агаад ингээд чирэх юм бол зөвхөн тэр хэсгийг нь идэвхжинэ. За тэгээ энэ хэсэг дээрээ бид нар өнгөний тохиргоо өгөх, болт болгох ч гэдэг юм уу те. Иймэрхүү байдлаар ашиглах боломжтой байгаа. Зөвхөн энэ хэсгийг ингээд идэвхжүүлэх. За тэгээд энэ хойд хэсгийн юу гэдэг юм тийм ээ. Төрийн талбай шиг өнгөтэй болгол та энийг одоо жишээ. За эндээс ийшгийн болохоор за иймэрхүү өнгөөр сонгоод за эндээс alt дарж агаад татна шүү дээ тийм ээ. Alt дарж агаад татаад за улаанаар сонгоод бий болгоод тийм ээ. Гэх мэтлэн за бий болгочоор ингээд гүйчээд байна. За иймэрхүү байдлаар текстүүдээ ингээд хэлбэржүүлж болно, бас идэвхжүүлж болно гэдгийг анхаарах хэрэгтэй. За ингээд өнөөдрийн Word дээр 5 арга маань та бүхэнд таалагдсан гэж найдаж байна. Эдгээр 5 хялбар аргыг ашиглаад таны Word ашиглах чадвар чадамж чинь нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Хичээл таалагдсан бол та бүхэн миний пэйж хуудсан дээр like and subscribe дараарай. За мөн share хийгээрэй. За ингээд бусад найзуудтай мөн түгээгээрэй. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Дараагийн хичээлээр уулзлаа. Түр баяртай.